сүүлийн хэдэн жил харьцангуй нэг оронтой тоонд баригдчихсэн инфляцийн түвшин маань хоёр оронтой болоо тий улсын хэмжээнд 10.4% руу шилжсэн байгаа. За энэ бол яг эрэлт нийлүүлэлт айл ал талаасаа бүтээгдэхүүний үн өсөж байгаа. За түүний нэг илрэл гэж бол харагдчихаа. За ирэх сүүл одоо үлдэж байгаа 2 сарын хугацааны инфляц ямар байх төлөвтэй вэ гэж харж ерөнхийдөө олон улсын хэмжээнд инфляцийн дараа болон нэмэгдэж ирэх болов уу гэж шинжээчид үзэж байгаа шүү дээ. Ер нь инфляцийн түвшин бол хямралын дараах үеүдд бол нэмэгдэх юм шин чанар одоо агуулгатай байд юм билээ. 2009 оны хямралын дараа бол инфляцийн түвшин бол өсөж ирсэн. Тэгэхээр магадгүй инфляцийн түвшин яг хадгалагдаад бас өсөх болов гэсэн юм одоо хувь хүнийхээ хувьд бол юм хүлээлттэй байгаа. Тэгэхээр инфляцийн асуудал ерөнхийдөө нийтдээ энэхүү сорилт агуулж байгаа юмнуудыг манайд ямар бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж мэрэгчлийн хүний ханзугаас харж байна. За инфляцийн түвшинг бууруулах уугүй юу гэдэг дээр олон нийтийн одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр олон нийтийн анхаарал нэлээд төвлөрж байгаа. За мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад ямар шийдвэр гаргах бол бодлогынхоо хүүг нэмэгдүүлэх болов одоо бодлогын хүү харьцангуй намд ор доктортой түвшин дуудаан байлаа. Энэ дээр дөрвтэй арга хэмжээ авах болов гэсэн юм хүлээлт бол байгаа. Гэхдээ миний одоо зүгээс бодлогын хүү нэмэгдлээ ч гэсэн тийм инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй бага байх болов гэж харж байгаа. За яагаад ингэж дүгнж байгаа вэ гэхээр инфляцийн түвшингийн өсөлт бол илүү бас нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой бий болж байна. Тэгэхээр энэ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хомсдлоос одоо хурдан хугацаанд гаргах иймэрхүү бодлогын арга хэмжээнүүд нь илүү үр дүнтэй байх болов гэж харж байна. Харин бодлогын хүү бол өөрөө зээлийн хүүд нөлөөлдөг, тийм хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлдөг ийм гол үзүүлэлт байдаг. Тэгэхээр бодлогын хүү бол эрэлт талаас нь зохицуулалтыг одоо мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах замаар инфляцийг бууруулах боломжийг олгох ч гэсэн нийлүүлэлтийн хомсдлыг бол бодлогын үгээр дамжуулан зохицуулах боломжгүй гэж бол харж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг бараа бүтээгдэхүүн хаана юу хомсдод байна тийм эдийн засгийн нэг хил гаал дээр гацаад байгаа энэхүү асуудлууд маань илүү инфляцийг доктортой түвшинд барихад илүү чухал нөлөөтэй байна гэж үзэж байна. За төсвийг хөндөх сэдвээр орё гэж бодож байна л да. Улсын төсвийг ерөнхийдөө батлаа. За гэхдээ ерөнхийдөө орлого зарлага бол тооцтос бол бууруулсан байгаа. За төсвийн зарлага маш өндөр тэлэлтэй байгаа гэдгийг зарим эдийн засгчид бол анхааруулж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай вэ? За сүүлийн хэдэн жилийн нөгөө төсвийн үзүүлэлтийг харахад бол жил болгон дандаа алдагдлаа нэмэгдүүлж баталж байгаа. За энэ бол сайн жишээ ерөөсөө биш гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нэгэнт орлогын хэмжээ бага байгаа бол түүндээ тохирсон одоо үр ашигтай энэ төсвийн зарцуулалтууд хийгдэх ёстой. Төсвийн хөрөнгө оруулалтууд ч гэсэн яг ийм байх ёстой гэдэг ийм байр суурьтай бол байдаг. Тэгэхээр төсвийн зардлын өргүү зардлыг бууруулах чиглэлээр илүү дөрвтэй алхмууд хийгээсэй гэж бол харж байгаа. За энэ дундаа одоо хөрөнгө оруулалтууд нэлээд их хувийн хэмжээ эзэлж байгаа. Дээрээс нь халамжийн зардлыг бол төдийлөн одоо үр дүнтэйгээр бол танах юм бодлого энэ жилийн төсвтөр барьсангүй. За жишээлх юм бол ирээдүйн өв сангийн хөрөнгийг бол одоо хүмүүст одоо хүүхдүүдэд хадгаламж хэлбэрээр олгоно. За тэрхүү хадгаламжийг яг энэ тодорхой хугацааны үйлчлэлтэйгээр эцэг их нь бол захиран зарцуулж болно гэж чаа. Тэгэхээр хэдийгээр нөө халамжаасаа татгалзах бодлого бариад байгаа хэдий ч энэ маань бол эргээл хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө тараагдж байгаатай яг адилхан юм үр дүнг бол авчирхаар харагдчихэ. Тэгэхээр илүү зөрөгтэй алхам хийгээд энэ халамжийн бодлогоос татгалзах ийм чиглэл рүү төр анхаарлаа хандуулаасаа гэсэн ийм бодолтой байгаа. Тэгэхээр түүхийдийн үн суурилсан эдийн засгийн нөхцөл байдалд ерөнхийдөө төсвийн өөр бодлогоос баримтлах ёстой мó бас байх ёстой мó гэдэг саналыг бас зарим эдийн засгчид хэлж байлаа л да. Ер нь цаашид одоогийн шиг бодлогоор явж болохгүй гэж зарим шүүмжтэй хандж байна. Та энэ тал дээр юу гэж бодож байна? За энэ дээр бол маш олон эдийн засгчид байр сууриа илэрхийлж байгаа. Энэ дээр бол санал нэг байгаа. За нэг тулгуурт одоо эдийн засаг байна. Солонгоруулан хөгжүүлэх ёстой. Эсвэл 2 3 тулгууртай болох ёстой гэдэг. Энэ дээр бол дүрцгийн бодлого чиглэлд явж байгаа гэж харж байгаа. Гэхдээ нэг магадгүй илүү эрчимжүүлэх, үр ашигтай болох хэрэгтэй хаа. Үр ашигтай болгох гэдгийн цаана би бас ямар санааг илүү онцолж хэлмээр байна гэхээр хийж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр ашигыг үнэлдэг ийм шалгуур үзүүлэлтээ эхлээд төслөө хэрэгжүүлэхээс өмнө тодорхойлоош. Одоо жишээлбэл нийгэмдээ эдийн засгтаа яг ямар индикатор үзүүлэлтийг хэд болгож нэмэгдүүлэх гээд байгаа юм бэ? Тэрийг яг одоо ямар түвшинд байгаа. За жишээлбэл нэг хүнд оногдох ямар нэгэн үзүүлэлт ээж болно те. За жишээлбэл нэг хүнд оногдох боловсролын хөрөнгө оруулалтын хэмжээ ч юм уу, нэг хүнд оногдох эрүүл мэнд гэдэг юм уу. Яг энэ төсвийн үр ашгийг хэмжих яг шалгуур үзүүлэлтэд тодорхойлгоод тэгээд тэр нь одоо ямар байгаа юм. Тэгээд тэрийг хэдийн хэмжээний зарцуулалт гаргаад ямар түвшинд авиж байгаа гэдэг яг энэ тогтолцоо хэрэгжүүлж байгаа тогтолцоо систем талаас илүү сайн хөгжүүлээч гэсэн юм ярьж байгаа. Одоо гэдэг санал бол байна. Тэгэхгүй одоогоор юу яригдэж байна гэхээр илүү юм нөгөө том
мөнгөн дүнгууд яригдаад тэдэнд өргөний хөрөнгө оруулалт тэр салбар гэхдээ тэр нь цаанаа яг нийгэмдээ эдийн засгтаа ямар үзүүлэлтэд яаж нөлөөлөд байгаа гэдгээ бас сайн хэмжиж чадахгүй байгаа учраас одоо бид нар энэ төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй байна эсвэл дундаж үр дүнтэй байна гэж үнэлэлт дүгнэлтэд санал шүүмж өгөхөд бол бас эрт байгаа. Тэгэхээр яг тогтолцоо талаасаа энэ төсвийн үр ашгийг хэмждэг мониторинг хийдэг ийм тогтолцоод хэрэгжүүлээд өгөх юм бол бид нарт бас хэмжих үзүүлэлттэй тэгээд хаана юундаа алдаад байгаа гэдгээ мэдээ тэрнээсээ цаашаа явах боломжтой болов гэж бол харсан. Энэ хэмжихийн тулд бол ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг вэ? За ингийн тулд бол анхнаасаа төсөл хөтөлбөрүүдийг одоо батлахдаа яг ямар нийгэм эдийн засгийн одоо зорилттой түвшинд хүрж байгаа гэдэг тэр зорилттой түвшингийн тодорхойлуулж авах хэрэгтэй. За тэгээд тэдгээр одоо зорилгыг хийгдэг ажлуудыг хийсний дараа ямар хөө үр дүнд хүрэх ёстой юм бэ гэдэг тэр төсөл хөтөлбөрөө батлахдаа санхүүжилт хийхээс өмнө дэргээ тодорхойлох ёстой. Дараа нь тэрнийхэн дагуу хүндлэнгийн шинжээчдээр эсвэл үнэлгээний баг гаргаад эсвэл одоо хамтарсан юм баг гаргаад яг тэр одоо зорьсон түвшиндээ хүрж ийн үгүй гэдгийг одоо үнэлж харах хэрэгтэй. За гадны улс орнуудад бол ийм хүндлэнгийн судалгааны байгууллагууд бол энэ үргийг гүйцэтгэж идэм билээ. За дээрэс нь бас төр өөрийнхөө хэрэгжүүлж байгаа юм төсөл хөтөлбөрүүдээр одоо иргэдээсээ за сэтгэл ханамжийн судалгаа авдаг бас юм жишээ байт юм лээ. Өнгөрсөн жил Австрали улсын яг энэ төсөв дээр хийгдсэн аудитын тайланг бол ингээд харьцуулж судалж үзчихсэн. Тэгэнгүүт ковидд зарцуулсан хөрөнгө оруулалтынх нь одоо шийдвэр гаргалтууд тэрэн дээр хүмүүс нь ямар хөө байр суурьтай байсан бэ гэдэг дээр юм хүмүүсээс судалгаа аваад тэрийг тайландаа дурдсан байгаа юм л да. Гэтэл манад болохоор 5 их 80, 10 их 80-ийн хөтөлбөр гэдэг ингээд том мөнгөнд үнэтэй хөтөлбөрүүд байдаг ч гэсэн яг иргэдийнхаа төвшөнд буугаад ирэхээр эсвэл яг зорилтод тэр нөгөө аж ахуй нэгж байгуулах дээрээ буухаар хэдэн хүн хамрагдсан. Тэгээд тэрнийх нь хэдэн хувь нь ямар сэтгэл ханамжтай байгаа гэдгийг ингэж үнэлж дүгнэдэг тэр тогтолцоо жоохон сул байна гэж харагдаад байна. Тэгэхээр эдгээр арга хэмжээнүүдийг авах юм бол бид нар бас төсвийн хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг дэвшлүүлэхэд бас нэмэртэй болов уу гэж бодож байна. Сүүлийн байдлаараас хэрэглэгчийн итгэлийн индекс гарсан байсан. Энэ дээр бас тодорхой хэмжээгээр бол өмнөх оны мөнгөтэй ч өмнөх сараасаа бол буураад явах юм судалгаануудыг бас танилцуулж байгаа. За түүнчлэн бас ерөнхийдөө борлуулалтын менежерийн индекс гэдэг ч юм уу те яг энэ төртэй хамааралгүй байдлаар яг нийтийн дунд явуулсан судалгаан дээр дийлэнхийн юм бууралтай тон гараад тань л да. Тэр эргээд магадгүй бас энэ зөвхөн тоон үзүүлэлт гэдэг яг энэ статистик тоо харахаас илүүтэйгээр бас бодтойгоор үйлдэл дүгэлт хийхэр чонтдогтой байгаад байна уу гэж харж болохоор юм тийм үү. Тэгэхээр яг энэ дээр олон судалгааны байгууллагууд ажилласаа за магадгүй хамтын судалгаанууд хийгдээсэй гэж бол хүсэж байгаа. Тэгэхээр бид нэр хэрвээ хэмжиж чадвал бас асуудлыг олж илрүүлээд удирдах боломжтой. Тэгэхээр яг иймэрхүү судалгаанууд бол төрд за шийдвэр гаргагчдад бол нэлээд өгүүлэгдэж байна гэж харж байна. За цааш тахлын нөхцөл байдал нэлээдгүй бас хүнд болж ирлээ. Одоо бараг жирийн үзэгдэл хэмшил болчихсон байна. За гэхдээ яг бодит байдал дээр харахад нийт халдвар авсан иргэдийн тоо 600 мянгаыг давчихсан байх жишээний ер нь л эдийн засгийн эргээд бас нэлээдгүй ажлын байран дээр сүхний нөөц дээр дутагдах асуудал байна гэж компаниудын захирлуудаас мэдээлж байлаа л да. Таны хувьд яг энэ үлдэж байгаа 2 сарын хугацаанд эдийн засаг дээр ямар эрсдлүүдийг хүлээж авах хэрэгтэй гэж харж байна вэ? За цар тахлын энэхүү нөхцөл байдал биднэрт маш олон зүйлийг одоо сургамжилж харуулж байна. За саяхан бас нэг тайлаа уншаад харж байхад яг одоо зогсон байдал дэлхийн нийт бол байлаа. Бүгдээрээ одоо доктортай ч юм эсвэл алдагдaltaй ажиллаа. Одоо бизнесүүд хөвчлэн нөгөө ашигтай ажиллагаагаа яаж тэлэх үү гэдэг дээр бол нэлээд их бодлого боловсруулж байна. Тийшээ бол их ажил одоо ажиллаж байна. Янз бүрийн одоо асуудлыг, сорилтуудыг яаж боломж болох уу, яаж ашиг болох уу гэдэг дээр нэлийн чиглэж байна гэж байна. Дэлхийн нийтийн чиг хандлага бизнесүүд. Тэгэхээр манай улсын одоо бизнес эрхлэгч нар ч гэсэн яаж энэ хүн нөхцөл байдлыг даван туулаад яаж одоо байгаа ажилчдаа авч үлдэх үү, тэр хүмүүсээ яаж цалингаар хангах уу, өшөө болж өгвөл яаж ажлын байрыг тэлэх үү гэдэг дээр бол анхаарч байна. За цар тахлын энэ хүн нөхцөл байдал биднэрт одоо маш их тодорхойгүй байдал айдсыг дагуулж исэн бол харьцангуй сүүлийн үед бол энэ тоо хэмжээ буурж байгаа бас нэг юм эерэг үзүүлэлт бол харагдаж байна. Тэгэхээр энэхүү одоо нөхцөл байдалтайгаа тасан зохицоод яаж бизнесээ тэлэх үү, яаж энэхүү нөхцөл байдлаас гарах уу гэдэг дээр бол одоо бизнесүүд маань за хэрвээ боломжтой бол төр засгийнхантайгаа хамтраад ингээд ажиллах хэрэгтэй байхаа гэж бол харж байна. За харьцангуй одоо хувийн сургуулиуд харьцангуй ингээд 100% танхимруу шилжээд эхэллээ. За их сургуулиуд бол одоо янз байх шиг байна. Ер нь бол 50-50%-тэй явчих. Тэгэхээр магадгүй дараачийн улирлаас эхлээд он гараад ирэхээр ингээд бид нэр буцаад одоо энэ цар тахалтайгаа хөлний илүүлээд ингээд хэвийн амьдрал руугаа шилжих байхаа. Тэгэхээр яг эдийн засаг эргэлтэнд орох тэр бодит боломж нь өмнөх саруудтай харьцуулахад гайгүй нэгдчих юм боломж бол байна. Тэгэхээр энэ боломжийг бизнесүүд маань яаж авч ашиглах вэ гэдэг дээр
өөрсдийнхөө одоо урахааныг уралдуулах хэрэгтэй болох байх тийм.